Ирж буй цагийг буцааж үлвэлдэг. Үндэс түлжиж цэцэг ногоо дэлгэрдэг байгаль дэлхийн ганцхан үлрэл буй. Тэр нь хавар бүлгөө. Хүмүүн төрлөختөнд ч мөн адил та. Дэлжиж үнсэлж соёолох нэгэн цаг үе гэж би. Урлаг утга зохиолд мөн ижил. Өрн цагийн хавар усны шуу элен халин ирж нарны цэцэргээр зам татуулан өмбөн наадаж намрын сэрүүн орхын үес эргэн хурган үүсийн цагвар гангансаар оддог билээ. Гэвч хүмүүний оюуны соёлд энэхүү хаврын шуудлугаан идэл нисэн ирээд дуулан гангансаар буцаагүй үлжих хүн шиг тод сод авьяас бэлэгтэн байдаг аа. Хатаж байсан нэр хата багтаж ядсан ааг хөөрхий гэхэд багдах хөглөрсөн сайхан ир хүний бөгөн орчлон хүүхэд хിവэрэн туулав. Үнэн худлын арга үсэнд нь хэр унагсан ч үйлийн хөх хорвоог үнэн чигээрэн гатлав. Сэрэмжгүй гинэн айлтай сэтгэлдээ сүйдэргүй нэгэн байлаа. Алдрын сүхчээр багтах гэж агшиж сунаагүй бод байлаа. Аминдан хүртэл арчаагүй аавын сайхан уул байлаа. Арга залыг тойрч урссан асгарч мэлмэрсэн мөрөн байлаа. Төрийн саярхалд яруу наригч Бауугийн лав үсрэн ард түмний хайртай бүх авраг дав үсрэнгийн хадваатрыг тэнгэрт хайлахад түүний тухай дэндүү үнийг ингэж бичсэн. Шинэхэн орсон цас шиг сэвтэйгүй цагаан сэтгэлтэй. Саяхан хөлд орсон хүүхэд шиг гинэн томоогүй зантай. Тэр том бие, тэр их тэнхэнд хэрсүү ухаарлах хоёр нь жижигдсэн, зодог бүсэлсэн жаал байлаа. Зам тоссон, нар ухтсан, ургац халиурсан угтаал цайд. Цас ханзалж, хувцсвар ноцолдсон хөдөө хүүхдүүд. Босох гэж унаж, хаях гэж ойчсан хацар улаан, сэтгэлд дулаан үе тэнгийнхэн довцог толгодыг нам болтол, дагтаршсан цасыг ус болтол ноцолдох үлгэрийн энэ баатрууд өдрийг эндэл өнгөрүүлээ. 1951 оны туулаа жилийн намар хата айлын ууганхүү болон мэндэлж дуугаан анх хатаажээ. Хүй дарсан газар морин заваад буюу толгойд. Аав давагцрэн ээж бужгар нарынхан хайранд өлгөөдүүлж өссөн тэрээр 3 настайдаа 6 настай мэт том биерхүү хүүхэд байдаг. Үеийнхнийхээ тэрэгд том хүн шиг харагдах тэрээр өдөлсөн хойнооч хүүхэд зангаа гээгээгүй нь сонио.
толгодоос улсын наадмын дэвжинд мөр нэрээ мөнхөлсөн нь хадаа авраг байлаа. Түүнийг ишгсэн мөр бүхэн нь цагаан байгаагүй ч сэтгэл нь сүүшиг цагаан байсан. Тэр өчлөнд хүүхэд болон мэндэлж хүүхдээрээ нь буцсан та. За халахын удаалдарт хүчтэй авраг Хадбаатарын ээж бол миний эгчээ гэдгийг Монголын ардтан бүгд мэдж байгаа. За энэ хүүхэд бол одоога эхээс одоо төрөөд энэний одоо дээд талд нь хоёр хүүхэд одоо гараад нь тогтоогүй юм л да. Тэгээд энэ хүүхдийг бол эрхлүүлж нэлээ одоо тийм эрх дураар нь өсгсөн. Тэгээ манай хоёр бол хөгшин бол хоёулаа одоо баруун хараад угтаал төрсөн. Манай эгч бол тэгээд бид нар бол угтаал унсууч штэ. Тэгээ баруун хараад одоо суушаа тэгээд алтны уурхаад манай хүргэн ажиллаж исэн юм байна лээ. Тэгээд тиймд ажил хянагч хийжсэн. Тэгээд тэр ажиллаж явах хоорондоо бол одоо яах вэ хүү Хадбаатар төрөөд одоо энэ хүүхдийг бол эдгээр инкрэж одоо дээд зэргийн хайр ивэлэр одоо хүмүүжүүлж өсгсөн. Ингээд том биетэй ингээд сургуульд ороод ерөөсөө тэр сургуулийнхаа үеийн хүүхдүүдээс аюул том ингээд ихч манд дагуулаад ирдэг байсан л да. Бид нэр бол ингээд ордог гардаг би ч бас тэнд байсан очдөг байсан ингээл байдаг байлаа. Тэгээд дүүгээ 14 настай байхад нь би авчирсан юм аа өөрийнхөө гар дээр би хөнгө атлетикийн спорт оруулсан. Ингээ ирж яхад бол хүн тэр үеийн хөнгө атлетикийн одоо биеийн төвийн спортын хорооны дарга нар энэ одоо махан буудыг амжилт гаргах юм уу гэж шоаз үзэж бас ингээл нэг жил хэртэ хөрх юм бид нэрээс одоо юм суралцаж Ахмад Тамирчтаасаа юм сурж хувцас сунар одоо үүрч дүүрч зайлуул одоо ингэж явсан юм шүү дээ. 1966 оны өвөл хөнгөн атлетикийн спортын мастер нагаз эгч Намжил маань хөдөө гэрт нь айлчлан ирснээр хадаа хүүгийн амьдралд эргэлт гарсан гэхэд болно. Спорт гэдэг их айлын босхийг алхуулсан хүн бол яхарахгүй Намжил маань. Ийхүү их чигээ дагаж хотод орж ирэн 14 настайгаас анх хөнгөн атлетикийн төрөл зээрэнцэг шигэлт, бөөрөнцөг түлхэлтээр хичээлж эхэлсэн гэдэг. 1972 он бол түүний хувьд одон гийсэн жил байлаа. Наадмын эхний өдөр зээрэнцэг шигэлтээр Монгол улсын спортын мастер гэдэг хүндэт цолыг хүртэж, хоёр дахь өдөр нь бөөрөнцөг шигэлтээр шинэ рекорд тогтоож, гурав дахь өдөр нь улсын алс чойжил сүрэнгээр тав давж начин цолыг хүртэж байжээ. Төв аймгаас миний дараадсан ганц авраг маань Хадбаатар угай. Тэгээ Хадбаатар маань инээдтэй хөдөлтэй 16 доотой өөрөө хөнгө атлетикээр их сайхан хичээдэн л дээ. Тэрийг эгчин ангима тэрлөө тэр тусмаа Найтин гэдний хөнгө атлетикийн багш байсан юм аа. Тэгээ явна. Би 72 онд дасгалжуулагч болжээ чөлөөт өгье. Мөнхний ажим би дараа шүү дээ. Ууласаа бүдүүнд өгнөлтэй. Хөөрхөн штэ. Яг 12 настай хүүхдтэй адилхан. Тийм л хүүхд байсан юм аа. Түүний барилдаан их онцлог. Эхэн үедээ нэг сайн мэдэхгүй бярдаж барилддаг байсан гэдэг. Чойжил сүрэн зан. Унажч болохгүй, хайжч дийлэхгүй хэцүү хүн юм. Унах гэхээр татаж босгочход, михийхээр дийлэхгүй,
учраа олохгүй л байлаа хэмээн хатын начин болсон барилдааны талаар дурссан байдаг. Тэрээр улс хувьсгалын 55 жилийн ойн баяр наадмаар улсын арслан давгсрөнгээр ёс давж анх удаа улсын их баяр наадамд төрүүлэн арслан цол хүртэж ирээдүйн авраг болохон олон түмэндээ харуулсан. Хата 70 онд цэрэгт татагдсанаар алдар нийгэмлэгийн данстай бүх болсон бөгөөд үүнийг гардаж дасгалжуулсан хүн бол Монгол улсын гавьяат дасгалжуулагч улсын начин өвгөнхөө. Анхнаад эрэхтэй хөнгөн цайлган ер нь хүний үгэнд их оромтгой. Тэгэхдээ хүний үгэнд орохдоо ямар ч хүнийг хамаагүй дагаа явчихдаг. Ер нь тийм цагаан сэтгэлтэй тийм хүн байсан. Ер нь хизээгэр сүйд бөхөөс хойнот нэг тиймэрхүү. Тэгээд ер нь одоо чамайг энэ хүн танд юм хэр би танихгүй. Намайг танд юм байна. Үгүй чамайг танихгүй хүн гэж байдаг шүү дээ. Өмнө чи хүн болгонд давж болохгүй. Тэгээд хамгийн гол нь хатыг яах гэж байвал нэгдүгээр аригч уусууд дагуулж байсан. Хоёрдугаарт жолооны үнэмлэгээ хураалгасан элдэн өнгийн хэрэг зөрчил гаргасан улсууд нүүртлэн ашиглаж дагуулдаа сэргийлэгдэж ч юм уу одоо автаар нэг хөөцөд дэлж гэдэг юм уу нэг сургууль үед оруудааж хэлж гэдэг юм уу иймэрхүү байдлаар хүн данд ашиглагддаг. Тэгээ яг дээр бэлтгэл хийлгээс үлдээ хоёр зэрэгээр дагуулад бэлтгэл хийлгээд байсан. Тэгээ яг самбаа юудагаар сайн барилдсан. Самбаа өгөхөөр одоо хүрэл медаль дэлхийгээс мөнгө медаль авч ирсэн. Юудаа өгөхөөр одоо олон улсын тэмцээнээс Унгар тосын спартакиадаас мөнгө хүрэл медаль авч ирсэн. Одоо Унгарын ожиордог ялж хүрэл медаль тэгээ зөвлөлөө тусын чочилээ гэж анхны олимпиад аврах тэрэнд ялагдаж ингээд хүрэл медаль авч ирсэн. Тэгэхээр хүчтэй зүгээр ер нь хоёр би зүгээр баримттай юм ярих болохгүй л гэнэ. Хоёр зүгийн цагаан хөнгөн цагаан боо шиг ус авдаг байхгүй юу. Тэгээ бүх юм өтчихээр нэг машин байдгийг бүх зүйл унж явдаг. Тэгээ биднээс баян чандмад одоо 4-5 жил цугларсан л да. Үргэлжлэхдээ баян чандмад байсан, төрүүлэхдээ баян чандмад байсан. Тэгээд энэ хатыг л одоо нөгөө боошиг чинь хоёр хүн өргөөд ус ичсэж өргөө даадаг, тэрч хүрэхгүй, гар хүрэхгүй, ингээ өргөө даахгүй, өргөж болохгүй. Барихгүй бөрөх юм чи. Тэгээд нэг юм нэг үзүүр дохой гэртээ олс байдгийг хад өөр бэлдсэн. Тэр олсоор ингээд бүдөөс ингэж гараа хоёр ингэж ороогоод гар нь хөрөхгүй ингээд нэг 40 сантиметр дутаж байгаа. Ингэж гараа ингэж ороогоод ингээд тэврээд араадаа хоёр алхаад нэг сажгуулахгүй болгоч. Тэгээд сүүлдээ хатаа усаа болгоо гэрлэгж Каран хоолойч жоохон хүлээж бай. Тэгээд нэг удаа тэгээд машин барих дуртай. Нэг өдөр түр явуул гээд машин бариад явда. Тэгээд цэрэг жилөөтэй цэргийг гоцорсон. Тэгээд яваад нэг 10 хэдэн цэрэгтэй л явсан. Манай 230 төлөлд цуглуулсан гардыг юм л та. Тэгсэн чинь нэг машина гацаачихлаа гаргаж чадахгүй боллоо. Та нарыг тусал гэж хадахдаг лээ гэж ирдэг. Тэгээд эдэн бөхчүүлээд дагуулад очсон нэг юм жалган тэгээд 53 ингээ хижээд орчиход тэгээд нэг хаазлаад ихлээр өрөөтлөө дугаагаа босоод ирсэн ингээд яг үзүүдэд авчихад. Тэгээд трактор очиход арга байхгүй. Ингээд наанасан. Тэгээд нөгөө машинч тэгээд нэг эрэг бүл нэг тэр эргэн дээгүүр гараад эргээд нөгөө зам руу гарах ийшээгээ явах зам байхгүй. Тэгээд гацаачих. Тэгээд ямар ч арга байхгүй. Тэгээ намайг чинь гэжсэн болох нь бүдүү олсоо руутлын дугаанаас нь оруулаад нөгөө бөхчүүдээ нэг мотор ургаа мод нараар оруулаад нэг чангаалгаад дугааг нь хөөрөглөхгүйгээд тэгээ би өөрөө өрөв дээрээ суугаад хад хавийн талаас бүшээд тэрэн дээр л одоо би хадыг одоо мундаг дэх сансан. Тэгээ одоо би сайн мэдхгүй. Тэгээ хавийнаас ингээд түшээд одоо би өнгээд дүлхэж бай тэгээд унуу цаад руугаа унаараа тэгээд машин унчих. Тэгээд нэгд нь хийгээд л хаазлаад зүтгэсэн чинь уунахын ингээд нөгөө дүчид датаараа гэдээ хад өгрээд хавийнаас ингээд тулаад тэгж угаад нөгөө машин гарсан тэгээд эргэнээс гараа ирсэн. Тэгээ гараад тэр хатыг тэр хавийнаас сайн тулаад унгаагаагүй болоо гэсэн. Тэгээд зөвхөн зөвдгөн хоёр дугаа газар хүрээд буруутлаа ойдгоо дөрөөс газар хүрээд гарсан.
Тэрээр арслан болсноос хойш 10 жилийн дараа 86 онд улс өвсгөлийн 65 жилийн ойн баяр наадмаар дахин төрүүлж авраг болж бүхд дуртаар түмнийхээ магнайг нь тэнийтэл баярлсан юм. Авраг тийм бод хийг өхөн атлаа гайхалтай сайхан өдрийн тэмдэглэл хөтөлсөн байдаг. Авраг болсон сэтгэлдээч өг дэвтэрт мөнхлөн үлдээжээ. 1986 оны 7 дугаар сарын 11-нд цэрэн дотох бит хоёрын барилдахыг харж байсан хүмүүс намайг л даваасаа гэж бодож байсан байх. Бид хоёрыг барилдах үед зингэлдэх чив чимээгүй болчих шиг санагдсан. Би цэрэн тогтхыг барьж авангуутаал нөгөө мэхээ хийх гэж үзлээ шүү. 1 2 3 4 дахин татаж өргөөд 5 дахь дээр нь шидсэн чинь хорон цугларсан олон түмэн үерийн ус шиг шуугчлаа. Миний баярлсан гэж чихэн унаж босож алдаж онож явснаа тэмдэглэн үлдээжээ. Тэр бол одоо 1985 оны наадмын үзүр төрөний орилтанд баяр наадамд үлдэж бий дөрүүлсэн. Дараа жил нь бол одоо аврах маань дөрвүүлж аврах улсад одоо аврах чинь 2 дөрвөл 3 зөрүүлсэн аврах хүн шүү дээ. Ерөнхийдөө одоо тэр биарах хүчнийх нь хувьд бол би боддгийн одоо яг биднээсийн одоо барилдаж үзэж байсны хувьд дээрийн хүчүүдээ биднээс яатуу. Яг тухайд хамт барилдаж байсан хүчүүдийн хувьд хатаа оргол үнэхээр юм ярт. Өнөөс нэг ганц нэг жишээ хэлж болох юм л одоо нуурхачтай амралт болсон хардцтай болон дэд надад цаашаа 100 мөтэн цаана энэ ч хуучин цэргийн амралт байсан. Тэгээ биднээс бол тэр их нэг наадмын бэлтгэл дарах гэдэг ачааны 30-таар суугаад ингэж явсан. Тэр үе цэргийн амралтанд л армийн авточлаанаас бол одоо тэргүүд ачааны тэрэг үйлчлдэг. Тэр тэргээр биднээс явж ирсэн. Тэгсэн замдаа нэг дугуйн харгацдаг машины хойдол энэ дугуй. Тэгээд нэг жолооч нэг өргөгч одоо данхраад байхгүй одоо госоожсэн жадаа орог. Яг тэр тэрэг бол одоо хоосол доо. Гэхдээ жоохон газрын хэвгээд дүүхэн шиг юм хазгай. Тэр нэг жиргэлчмэр юм байна уу мөрөн дээр би нэг өргөөд үзэхүүгээ. Тэгээ биднээс бас гайхаж байсан. Энд ч одоо ямар 69 мөс одоо жижиг мөсгөөч биш одоо нэг ч 30-ыг одоо бас өргөн гэж байдаг юм байх гэдэг тэр үед үзэрэг байлаа. Тэгэхээр хадаа нэг тийм жолооч нэг хүнтэй гүрчиг давхруулаад тэгээд дугуйны хойдлын тэр гүүзүүнээс ингээд өргөхөд хордог юм өргөхөд л дугуйг нь хүндэрүүлээд юм өвлөж байсан юм. Одоо сам төхийн дэвжин хөтөлөгч хүндштэй 5 6 хүн л одоо гिचнэ амар дамжилж явдаг. Тэгвэл хадаа аврах ч л одоо тэр их одоо сайхан ихгээд нуруундаар тавьчих ингээ гаргах чих чинь ингээл үүрээд ингээ гарчдаг. Тэгээ биднээс бол одоо тэр их одоо тамирчдын витамин зүйлт тийм одоо бас нэг ороо нэг тараг нэг 24 жихэр гэдэг нэг 2 кг ширхэг өгдөг. Багаарчул та нар бүх чихрээ өгөө шүү гэдэг биднээс жихрээ гэднээс гаргаад авчдаг юм. Тийм байсан. За авраг маань бол яг бас одоо залуусагт одоо гинэн бүлч мөнгө одоо алдаа малдаанаас болж одоо сөн зүрх хэрэгтэй хөвгтөр осолдож одоо хоёр ч одоо хэрэгтэй хөвгтөр осолдож одоо бас ингэж ийсэн хэрвээ тэгээг бол би өвдөө бол одоо ямар ч бас нэг 4-5 улсад төрүүлсэн байх. Ядаж байдаг. Талын соргог адуу тоос утаа үнэртэн хамраа тажигнтал дуугаргаж хаж үтэш оглохаар юм. Уус нутгаас нь хулж унган ижлээсэн даслан хар хайрцагт ажиж хаашаа аваачхыг таахгүйч адгуус зөнгөөр бүхнийг мэдэрнэ. Суу гэсэн газар нь сууж хийгэснийг нь хийх эрх чөлөөгүй хоригдол байна гэдэг хэцүү. Алаг нүдэнд нь нулимс цэйлхэнж ард тишээ захлан уллах мордыг ганц түлхэд вагонд очиж байсан нь морины нуруунд өсөж элэнд нь бүлээсж явсан хадаад хүндэл байж. Гадаадд амьдаар нь морд очиж би их том нүгэл хийсэн гэж хожим сэтгэл өвдөн харуулсан ярьсан нь болов. Давай амьд бульдозер дахиад гэж командлах орс эмчийн дуу дачигнан өнгөрөх дугуй мордын янзгаалд чихэнд биш зүрхэнд нь шингэжээ. Тэр мориндоо хайртай монгол хүн байсан. За юмны цаг ирж Хадбаатарын тухай ярих гэж юм болно гэж урдан зөөдөлсөн чгүй явлаа. Би бол хадаагаас болж сайн муу гэх дуулсан хөл дээ. Яагаад хадаатай холбоотой болсон гэвэл анхны нэг их гэгийн сайхан төрхөөр нь харсан. Энэ ард кино театрын үдээр жигтэйхэн сайхан цэнхэр тод торгон дээлтэй шарважгэр ороодсон.
гой Монгол зуулагт наамалтай жанжин малгайтай нэг сайхан залуу болох гэж. Тэр дээл зогсон гэ тэр үед дээл баг хүмүүсдэг байсан болоод тэрнээс сүж. Тэгээ өөр бас нэг хувийн амьдралын холбоо байгаа юм аа. Бид хоёрт бас зан төрхийн хувьд ч юм уу адил төстэй бас нэгдэх юм байдаг. Амьдралд бас зарим тохиолдлууд байсан. Тэгээ 76 оны наадмаар анх давгсруу аслан хийгүүд өгөөд төрүүлэхэд би их баясаад би өөрөө төрүүлсэн юм шиг болоод өмнө нь би бас жоохон зэм сонсоод гонигтай байсан. Тэрний маань наадмаар хатаавар арчиж өгсөн. Ингээд сэтгэлийн ахын дэвс болохын үүсвэр эндээс эхэлсэн юм. Тийм учраас би тэр анх 76 оны наадамд төрүүлэнгүү итсэн шүлгээ эхэлж хэлий тавьчихсан шүлэг байгаа юм. Наадам үзэгчийн тэмдэглэл гэж. Тэгээ Хадбаатарт зориулв. Би бас л чам шиг алдаж эндэж бишид олны зүгээс зэмэл шийтгэл сонсч бэлгийн жаахан бяртаж түүндээ эзэн болдгүй бичгийн ширээнээс гудамж руу орохдоо бүдэрч явлаа. Бочингүй явдлынхаа төлөө орой хасан шаналж бор зүрхэндээ шарахтай үрийн шөнөөр зовж бодол дундаа өөрийгөө яллан байж болзолт орчлын надаар дутаа юу гэх шиг санаж явлаа. Далай одноор солигсон долгилсан наадмын дэвжэн дээр дахин чи гарч ирэхдээ надаас зовлонгийн минь сагсарчгээд даамаа эдрийн хүчээр миний сэтгэлийг дагуулж давхан алдрын тавцан дээр төрөөч болон зогслоо. Хатаа ингээд чэйжин төхөлжэл хамран сарталцаад ингээд ирвэл амьсгаан дээр нь барилдаж ерөөсөө болохгүй. Тойрчгүй зүхт байх хэрэгтэй. Мэдээ удаан зүхтаа зайсны хойд аяында тэгээд амирлангуй аажуу болоод ирдэг. Тэр үед нь хөлмөл рүү нороод нэг юм хийчих гэж. Ингэж одоо ярьдаг байсан. Тэгэхээр ямар хүчтэй ямар хүн байсан энэс гэгдэн. Тэгээ ямар учирлаар холбогддог вэ? Одоо тэр сүүлд орж хад байхад 4 жилийн ял ажиллаж байсан. Тэгээд 7-8 авсан юм дгүй. 89-нд талигач Бадар ууган бид одоо бүхийн цувар нэвтрүүлэг хийж яваад. Тэгээд би Жойжсрын Аслангийн ярилцлага авахд надад хараад сэтгэл хөдлөд маантай хоёртой хадаар бол нэг очиж хэлсэн гэж бодоод Бадар ууган байсан тулд би зориглож хэлс нариулагчаа нөхөө урагшаа маантай ус хийж тэр хадааг эргээд болзоо олдвол яриа аваад ирсэн. Тэгийг гэж байна. Тэгээд дундаасаа мөнгө татаад иж явах юм баах юм аваад тэгээд арих авах гэсэн арай л одоо хүний хэрэг төвөгт яаж аваагүй юм. Одоо бодоход энэ авдагч байсан юм. Тэгээ нэг ууттай юмтай очив баярлж байна гэж өөх. Дарга нарт нь хэлээд тэгээд ярилцлага аваад их сайхан ярилцлага өгсөн шүү дээ хадаа. Зөвд нь та заагаад өгч гэсэн биш вэ гэдгээс үгүй чи бас тийм мангархан биш юм ярихтаа их сайхан ярьдаг. Тэгээд сүүлд нь тэр зургийг санаж байгаа телевиз үзчихээ тэр үед чинь шоронгийн хүнийг нэг зураг телевизээр гаргадаггүй. Тэгээ ууттай юм бариад тортой хашаа явж байгаа энэ зураг архив фондонд байх үе тэрийг бүхийн цуврал нэвтрүүлэгт миний хөтлсөн юм тэгэж орсон юм аа. Тэр өдрийн тэр нэвтрүүлэгт бол олон хүн тэр үед талархаж үздэг байсан. Муун сайнаа дийлж муу сайхнаа гутаах ёсон би. Арслангаас ялтан, ялтнаас авраг. Сайн муу явах аль аль нь хэцүү шаацгар шиг алга хорвоог яалтай. 5 кг-ийн хурц хөнгөдөж машины твшид авуулан шидэх том хад чулууг түүрдөгч үгүй хаялах хадаа аваргын тэнхэг яана. Өргөс торны цаана биш торгон ногоон дивжинд хүчээс сорьсон бол хэдэж төрүүлж мэдэх бүх гэж ам дүрэн хэлэх үгийг бишгүй л сонссон. Энд дөж дөнгөж шүргэх насндан үсэн цайж зүсэн гунцсандаа хөрхий. Шатаа гэж зөвхөн өндөө олон домог үлдсэн. Нэг домгийн санаанд байна. Мөөё авраг тэр хоёр тарвганы анд яваад нэг 4 тарв алчаад. Тэгээ одоо байцаагчд ангийн байцаагчд ч юм аригдсан гин. Мөөё сэргэлээ автаа хүмүүсээс ухаан гаргаад тэгээд тэднийг аргалаа гээд хадаа миний дүү яваад нөгөө хоёр юм авээд иргээд 2 жил арих байж тэрний авчрах гэсэн чинь харин машааны араад өгөн 4 тарвнаас хоёрын хоёр талдаа байсан. Багшаа нөгөө хоёр юм авээд ирлэг авчраад тавьсан гэж байна. Тийм л гений хүн байхгүй. Бүхийн удам ээж нь талаа дагдаг гэдэг. Намжилмаагүй хаттай ихч дүүсийн хүүхдүүд. Тэрээр хөнгө атлетикийн олон улсын хэмжээний мастер нэртэй зүс тамирчин хүн. Аврахыг алдаж эндэж явхад ар өрөөр нь гүйж арга чаргаан барж явсан нэгэн. Миний дүү даанч залуухан явчихсан да. Алдаж эндэж сайхан насаа үрээгэн бол өдийд надад их л дүшиг болгосон хэмээн харуулсан сум. Хэдийгээр тэр ганцаарддагч гэлээ. Эмэгтэй хүнд амар хүнд ачааг ганцаар өөрч мөн алт юус биеийн тамирын дээд сургуулийг хөл дээр нь босгох гэж зүтгэж явна. Сургуулиа хадын нэрэмжит болгохоор санаж сэтгэж байгаа зүйл түндих юм.
Өөрөө бол надад хэлсэн л дээ би бүх рүү явъя. Бүхэд одоо ожилт гаргамаар байна. Тэгвэл бүх самбо бүхэд өөр их дуртай. Самбо бүх барилдана ингээл. Тэгээд цэрэг татагдсан. Цэрэг татагдаад албаар татсан л да. Цаанаас нь ингээд алдар нийгэмлэгээс нэрийн нөхч гэсэн тэгээд татаад аваа ирсэн. Тэгээд хар усан тохоод атсан чинь шүдэн ингээд цөмөрцөн. Өрөөшин шүдэнсэн. Яасан гэсэн чинь гар дээрээ сонио чадахгүй байна гэд. Олон сонио чадахгүй байна гэж зодуулсан юм шиг байна лээ л дээ. Тэгээд одоо яг тэр үеэс эхлээл алдар нийгэмлэгийн од мэрчин болсон. Ингээд алдар нийгэмлэг шигшээ хоёрын дунд одоо нэртэй мэрчин болж нэгэн үе бид нэрийгээ одоо баярлуулад ингээ явж ирсэн да. Тэгээд дүү маань одоо ерөнхийдөө бол их цагаан цайлган хүний өвгөнд их оромтгай, хүнд их уруу татамтгай. Тэгээд одоо би бол ер нь арх ууд миний дэргэд арх уудгүй л дээ. Миний дэр надаас бол айдаг. Ямар сайндаа одоо барамсай уучлаарай нас орсон шүү дээ. Барамсай зааны машинтаар явж исэн чинь хоёлаа явж ижилдээ тэгсэн чинь зам ангисан хөөе гайхал гэдээ доошоо болцсон гин. Тэгэхээр барамсай зам ямар гайхал явж ийн гэсэн чинь би зам гараад явж явахгүй юу. Тэгэхээр надаас айгүй айдаг байхгүй. За тэгээ би энгүү их чадaltaй гэдгийг нь бол юугаар батлах гэж байна вэ гэхээр 2500-ын одоо зээл хөргөлчийг 4 давхарт ганцаараа өрөөд гараад ирдэг шүү дээ. Тэгээд би одоо энгүү одоо чадaltaй хүн юм аа гэж боддгийг. Тэгээ яах вэ дасгалжуулагч болсныхоо хувьд бол багш болсныхоо хувьд бол би дүүгээ бас чадлыг үнэлдэг л дээ. Ер нь бол одоо штанганд сууж байгаа дээр суулт одоо маш олон 160 кг-аар одоо бүтэн суулт хийн. 160 г одоо бүтэн суулт хийж гэн. Одоо маш их чадaltaй. Тэгээ сагсан бөмбөг тоглохоор бүр элэг аваа хийчихдэг байхгүй юу. Тэгээ бөмбөгийг чинь тэрврээд гүйчих бид тэрийг яраад л. Тэгээ хөлөө бөмбөг тоглоно. Хөлөө бөмбөг тоглохоор бид бэнээс авчхаад өхөндөө. Тэгээд одоо яах вэ ингээд бүх болоод сайн сайхан явах юм байх гэсэн чинь одоо эхлээд нэг хэрэг хийгээд одоо шоронд орлоо. Дараагаар нь одоо тэгээд гарч ирээл одоо нэг цэцэрдэг юм байх гал шоронд орохоор нь бол би хөлөө одоо биелгүй гэдэг юм л да. Одоо явахаас ч өөр арга байхгүй. Түүний гинэн томоогүй хүүхдэрхүй зан нь юм дээр л илэрнэ. Бөөдгөр сүүдгэр шоронгийн гэрэлд бөхтийж тонгоож суугаад нэг л их хүлэхгэр халах гэрээр охин дүүтэй хатгамал хатгаж суусныг төсөөлөднийг үзтээ. Нүд хөмсөг эрэвгэр дэрвгэр өмсөн зүйлснийг маягтай янзтай шагналжээ. Юу бодсон юм өмнө нь жижигхэн хөөрхөн бамбрууш хатгачгаж. Хүнд хүчээр ажлын дараа хөгцөө хөндлөн барьж хайртай дүүдээ дурсгал урлан суухад зүүн хаан утсан хаан яваа бол. Гэнин гэхэд дэндүү гинэн цайлган гэхэд даанч сайлган сүүшиг цагаан сэтгэлийг нь бодохоор сүүдэрт нуугдан нулимсан харчлаа. Өглөө энэ 5 сарын сүүлчээр 20 хэднэр байсан. Мөнгө тааврага насан тогтхоёо хоёр орж манай өрөөнд тэгээд заббаул хамтаа уухгүй юу. Бид хоёр хэнийг хадааг ирэх гэсэн юм гэлээ. Тэгээд би хамтаа ууж одоо майнд хүрсэн. За тэгэхэд бол хадааг мөя ургаг насан тогтхоёот нарыг бол одоо 20-ын дараагаар одоо их хүндэлж байлаа. Тэгэхэд одоо тэр гурвыг хараад би бас одоо сэтгэл өрөөдөж байсан. Мөя урга анх уулзаад одоо буруу хараад нэг үнсчгээд буруу хараад одоо нулимсаа арчиж байлаа. Арчиж байхын харсан. За тэгэл тэндээс бол надад 91 юм бичих хэрэгтэй юм байна гэсэн бодогдсон. Тэгээ би ирээд нэг сурвалжлага бичсэн. Тэр бол нэлээд тийм олны анхаарлыг татчих гэж хадааг ирнэ хүмүүс сул гэдэг нэг нийтээр бокснерчд ард хүмүүс их одоо тийм шаардлага тавьдаг байлаа л дээ. Хата сүүлчийн удаа 1993 оны наадмаар хан уулынхаа ингэрд зодголсноор түүний амьдрал төгссөн ч сайн хөлөг уяан дэрэн төрж нөхцдгийн адил дэвжэн дээрээ зогсоо чигээрээ
Түмэн олонныхоо зүрх сэтгэлд хоногшин үлдсэн юм. Одоо түүний тухай ном гарч төрсөн нутагт нь хад клуб хичээлж аврагын нэрийг мөнхлөн залгамж халаа өсөж байна. Аврагын төрсөн нутаг Төв аймгийн Угтаал цайдам сумын төвд түүний алдрыг мөнхжүүлсэн нэгэн жижиг музей бий. Музей өмнөх Хадбаатарын дүрс бүхий чулуун хөшөөн дээр төрийн шагналт яруу найрагч Лавгсрынгийн Монгол наадмын гинэн тэн морьтой Монголын хүчит бүх дуудуулж байсан цолны хон цорыг дутуу сонсож ниссэн гарт химэх харуулслын өрүүдийг сэлсэн байдаг. Тийм ээ. Цагаас эрт хавьсан их хүчтнэн хайртай хүүхэд шиг гин хадиган бөхөн дээдэлдэг монголчууд дурсан ярьж бахтан магтсаар. Сайн санааны үзүүрт тос гэдэг. Нутгийнх нь аврагдаан зориулан гэр музей босгожээ. Ёс жайгаан бодож тоононд нь хадаг уйж бат бэхийг бэлэгдэж хоёр багнанд нь луу сийлжээ. Тэв дэлхийн дэвжээ. Бөөрөнцөг зээрэнцгийн амжилт. Торгон ногоон цэнгэлдэгт начнаас авар хүртлэх түүхэн замнал. Зүс медаль, өмссөн хувцас, ер түнтэй холбоотой бүхэн энэ бяцхан музейд багтжээ. Хадаа аврагын дурсгалд зориулж сэтгүүлч шатар бодхон нүдэд бүх хэмээх нэгэн сайхан шүлэг бичсэнийг Эрдэнэ чулуун аюуруулж аврагыг дунд мөнхлөн үлдээжээ. Хатан туулын хөвөнөө хазаагааны үйл бүх халахын өргөн нутагтан ханхалцжил явсан ир ботхон харнууд нь бодох тусан гэрэлтэх юм. Саваагүй гинэн хадыгаан санах тусан өрөвдөх юм. Залбирчин зогсдогэр отхан харанута отханасна хатан томхэн хвана хатагану ибаха халхэн одан нутагата ханхалцж явсан отхан харанута отханасна
самаха өрөөтгий Эдэр 9 хүйд эд тажигнж наадмын талбай цасан хуучлагтай нам гүн байна. Дэлгэр цаг ирдгэрэн ирж эл хулхан талбай эргээд л наадамчин болноор дүүрч хүчит бөхчүүд эд хав ирч хүчийг үзүүлэн түмэн олнон баясгана. Харин хадаа дахин хизээч зодоглон дэвэн гарч ирэхгүй. Үгүй тэр энэ дэвжинд зодог тайлалгүй босоогоор мөнхөрж үлдсэн бөхөө.